За. За одоо олзонгоо та эдтэйгээ за тэгээд одоо олзаагүй админ завгүй байсан. Тэгээ ойлгосон маш их баярлалаа. За хараа өнөөдөр хараа админ одоо ингээд завгүй явж байгаа ч гэсэндээ маш ингээд нөгөө нэг хичээл гаргаж энэ видео хийж байгаа шалтгаанаа надаас асуугаад байгаа маягүйх байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр чатарч дээр ингээд хаалтаа группч дээр ерөнхийдөө ингээд сүнсний хараа spiritual awakening буюу сүнсний сэрэлт гэл. Тэгэл таараа үзэнгүүд бас гараал идэв те. Тэг ямар учиртай яа. Тэг юуг сүнсний сэрэлт гээд байгаа. Тэ тэр бүгд чинь би ингэдэг штэ. Аливаа юмыг бити ерөөсө хүндрүүлээ. Айгуу гоё амархан ойлгож болох юмыг айгуу төвхтэй олгоол янз бүрийн нөгөө шашин шүтлэг ямар нэгэн урсгалтай холиод ч юм уу тийх ямар шаардлага байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр хараа хүний сүнсний сэрэлт гэдэг бол ерөөсөө шашин шүтлэг ямар нэгэн шашинтай холбоотой ямар нэгэн тийм далдын хүч ч юм уу нэг тийм хараа цөөхөн хідэн хүнд ирдэг цөөхөн хідэн хүнд ирийг мэдэрдэг тийм зүйл бол ерөөсөө биш. Юу вэ гэхээр хүн болгон сэрж болно. Хүн болгон тэрийг мэдэрч болно. Сэрнэ гэдэг маань өөрөө юу вэ гэхээр гинт ингээл сүнсний сэрэлтний явагдангууд хүн ингээл нэг юм одоо нэг юм ид шидтэн шиг болоод те үзэж хардаг болоод ч юм уу ингээл нэг юм бидний нийтлэг ойлголт байдаг штэ. Тэр ерөөсөө биш. Хүний сүнсний сэрэлт spiritual awakening буюу хүн сэрнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ махан бие материалыг эд зүйлсээсээ оюун санаа нь жоохон холдоод тэрнийг давж хардаг. За тэгээд өөрийг хараа бид нар ч өөрсдөө өдөр тутамдаа төрсэн цагаас хойш character буюу дүрдэл хуйлж амьдардаг шнэ. Би магадгүй нэг хүний охины дүрдтэй амьдардаг байсан бол хин нэгний охины дүрд, хин нэгний эгчийн дүрд, хин нэгний дүүгийн дүрд амьдардаг байсан бол дараа нь хин нэгний эхнэр болно, хин нэгний нөхөр болно. За тэгээ хин нэгний ээж болно, хин нэгний эмээ болно. За нөгөөдөл нь аав болно, өвөө болно гэдэг ингээд бид ингээд цаг ингээд үргэлжил ямар нэгэн character буюу дүр туйлдаг. За чи өнөөдөр хин бэ гэдэг чинь энэ бол зүгээр чиний дүр ахгүй юу, оноогдсон дүр чинь. Чи юунд дуртай, юу хийдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг, ямар албан тушаал хашдаг, хинбэ гэдэг чинь чиний нам махан бие чинь одоо хөөргөн сайхан муухай царам одоо царайлаг гэлгөө хүмүүс ингээл хүмүүсийг ялгадаг штеп. Энд чи ерөөсөө л чиний характер ахгүй юу? Чиний дүр, оногдсон дүрдээ чи өөрийгөө харин сүнсний сэрэлт гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр тэр оногдсон дүрээсээ гадна би өөрөө хин юм бэ гэдгээ л олж мэддэг. Тэгэхээр сүнсний сэрэлт явагдаж байгаа хүмүүс гинт ингээл амьдрал нэг утгагүй болоо ч юм уу эсвэл юу хийгээд яагаад энэ ажлыг би энэ ажилд нэг тийм дуртайш гэсэн айгу 20 жил хийж аж гэдэг юм уу эсвэл би энэ ингээл 20 жил хамт амьдарсан. Гэхдээ би одоо ингээд нэг л өөрөөрөө баймар санагдаад ч гэдэг юм уу эсвэл удаан ингээд одоо байсан тэр нөхцөл байдал гинт өөрт нь ямар ч утгагүй санагдаад ингээд ирэхээр хүн өөрийгөө орж ийн орон гарan болж ийн гэдэг юм уу. Тэр чинь юу вэ гэхээр зарим нь хараа хизээ цэрхгүйгээр энэ хорвоогоос салих хүнч байна. Хүн болгон сэрэх алавгүй. Заавал сэрэх ёстой хүмүүс гэж байна. Дээрэс нь сэрэхгүй бол чиний сонголт ахгүй юу. Сэрнэ гэдэг маань ингээл нэг тийм онгод тэнгэр буугаал тийм юмтай ерөөсө холбож ойлгож болохгүй. Энийг айгүйх тийм зүгээр хүн өөрийнхөө хараа би хин бэ? Чи хин бэ гэсэн асуултанд л төгдрөггүй хариулж чаддаг. Тэгээд энэ бидний нийгэмдэр ингээ оноогдсон хүн хараа ингээд гэр оронтой авах хэвээр, байшинтай авах хэвээр ч юм уу, байртай авах хэвээр, машинтай авах хэвээр, карьертай авах хэвээр, хүнтэй суусан байх хэвээр, өөрөд модлсон байх хэвээр гэл нэг юм байх хэвээр гэсэн нэг тийм өгөгдлүүд байгаа штэ. За тэгээд тэдэрт одоо эмэгтэй хүн дээр гэхэд төрсөн байх хэвээр, тэгсэн ирнэ гойлог байх хэвээр, тэгсэн ирнэ сайн ихнэр авах хэвээр гэл ингээл юм тавигддаг. Дээрээс нь эрэгтэй хүн ч гэсэндээ те чи ажил дээр карьер өндөртэй авах хэвээр, гэртээ очиод гэрийн сайн одоо сайн аав байх хэвээр ингээд бид нар дээр ингээд зөндөл ингээд нийгмийн тэр нөгөө нэг одоо ачааллууд гэх юм уу цаанаасаа өгөгдсөн нэг ийм байх ёстой, ийм байхгүй бол болохгүй гэж бодсон тийм нөө зөндөө байгаа. За тэрнээс үл хамааран
тэр материалыг зүйл буюу хараа бид нар одоо дэлхий одоо энэ ингээ хөрсөн дээр амьдарч байгаа нь өөрөө 3D амьдрал ахгүй юу. Тэгэхээр одоо spiritual хүмүүс одоо юу гэдэг ингээ сүнсний хөгжил энэ төр ч юм уу бясалгал гэдэг хүмүүс 11D буюу 11D буюу 11 одоо тэрийг монголоор юу гэж хэлж юм бэ? 11 байгаа гэж үзэж байгаа юм. Бид нар 3 дээр амьдарч. За тэгээд сүнсэн сэрээ дэрэнгүүд энэ 3D амьдрал буюу зөвхөн энэ гарт баригдаж нүдэнд харагддаг зүйлээс илүү зүйлд ач холбогдол өгдөг нөгөө нэг зарим хүмүүс би зөвхөн одоо ингэж энэ машиныг авснараа, энэ утсыг авснараа, энэ байрыг авснараа, энэ карьерт очснороо ад жаргал гэдэг юм чинь тэрэнд байдгүй юм байна. Явж ад жаргал гэдэг юм бусдад ч байдгүй юм байна. Миний нөхөр намайг ад жаргалтай болохгүй, миний эхнэр намайг ад жаргалтай болохгүй, би өөрийгөө ад жаргалтай болгоно. За тэгээд тэр ад жаргалтай болсон тэр ганц би одоо тэр би хүнээрээ өөр нэг ад жаргалтай хүнтэй нийлэх юм бол бид хоёр илүү ад жаргалтай болно гэж төсөөлж эхлэх үед л дөрөв дээр үе явж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд сүнс нь хөгжөөл улам илүү одоо гэгэрэл төрнө гэдэг шиг. Гэхдээ гэгэрэл энэ тэрийг ерөөсөө шашин шүтлэгтэй холбож ойлгож болохгүй. Ямар нэг юмд ингэж холбогдуулж, зууралдуулж битгий хүлээж ав. Яагаад вэ гэхээр нэг юмтай холбоод ирэхээрээ л тэр нь баригдана. Тэгээ баригдмал үзэл бодол өөрөө тэр баригдмалаараа л байна. Тэгэхээр би та нарт юу гэж хэлэх гээд байгаа гэхээр ингээ хорвоо ертөнцийг өөр нүдээр хараад хорвоо ертөнцөөс хараа аз жаргал гэдэг юм сүн чиний дотор байгаа. Юу ч байхгүйсэн ч аз жаргалтай байх үгүйгээ зөвхөн чи шийддэг байгаа байхгүй юу? Тэр чиний хайртай хүн чамайг хайрлахгүйсэн чи аз жаргалтай байж болно. Чиний хайрлсан хүмүүс чамайг хайрлахгүйсэн чи аз жаргалтай байж болно. Нөгөө сэтгэл ханамж, аз жаргал юм амгалан тайван байна гэдэг чинь гадаад ертөнцийн ямар нэг эд материаллык зүйл хин нэгэн хүн ямар нэг орчинтой ерөөсөө ч холбоогүй юм байна. Би ер нь явж өөрийгөө л аз жаргалыг бий болгох юм байна. Намайг аз жаргалтай болоход миний ээж аав өргөн байна. Миний хань ижил өргөн байна. Миний үр хүүхэд өргөн байна. Миний найз нөхөд үр ширгэн байна. Энэ бол явж миний л өөрийн л сонголт юм байна гэдгийг хүлээж авч чадж байгаа тэр үеэс чиний сүнсний сэрэлт эхэлж байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгээ сүнсэн сэрээд ирэхээр хүн нөгөө сүнсэн сэрнэ гэдэг маань нөгөө дарагдсан хин гэдэг уучраач болохоо болцсон байсан нөгөө хүн чинь би ийм юмд дуртай. Би энэ амьдрал дээр ингэж энэ хорвоо ертөнцөөр төрсний хувьд ингэж яагаад ийм зүйлийг гүйцэлдүүлээд ингэж амьдраад өгмээр байна гэдэг юм уу те. Тэр сүнс чи өөрөө хүсэл зорилгоо ингээ илэрхийлээд тэр сүнснийхээ хүсэл зорилгыг тодорхой хэмжээнд сонсоод тэрийг нь хүмүүс юу гэж хэлээд байгаа гэхээр зүн биелгээ сонсох гэдэг байгаа байхгүй юу. Хүний зүн биелэг дандаа ажиллаж идэг. Хүний зүн биелэг дотроос нь байнга л ингүүл дээр юм шүү, тэгүүл дээр юм шүү, ингэчүүл зүгээр юм шүү гэж өөрт хүнд дандаа ямар нэгэн байдлаар мэдээлэл өгж идэг. Тэгэхээр бидэд одоо нөгөө бомбын эренгээд байгаа хүмүүс одоо айгүй арга бэлэг гэдэг те. Тэгэхээр энийг аль нэг шашин шүтлэгтэй ерөөсө битгий холб. Тэгээ юмыг битгий хүндрүүл, юм энгийн байх тусмаа хамгийн гоё. Энгийн байх тусмаа л хамгийн гоё. Энгийн байлгах тусмал чамд амар ямар нэгэн зүйл баригдаал, ямар нэгэн шашин шүтлэгт баригдаал, ямар нэгэн одоо ингэхгүй л бол болохгүй. Бясалгал хийн гэдэг маань заавал тийм орчинд, ийм хөгжимтэй тийм үгүй. Чи ямар боломжтой байгаа тэрэндээ л хий. Хүнжлийнхаа хэрээр хөлөөж ийнэ гэдэг чинь хүнд өөрт нь аяга амар амгалан бэлэгдэнэ. Тэгэл тэрнээс биш нэг хүнтэй уралдаал те тэр тийм гоц үссэн байлээ. Энэ ийм машин авсан байлээ. Тэр хотгонд амьдарч илээ. Энэ ингэж үгүй чиний хувьд чи өөрөө аз жаргал чинь юу юм гэдгийг олчих юм бол энэ өөрөө чамайг нөгөө 3D амьдралын энэ нэг материаллык нэг юм шалтар болдор юмнаас ингээд хүн дээрээд хүн өөрөө айгүй тийм wise буюу юмыг айгу өргөн том өнцгөр нь хардаг. Юмны ирээдүй цаадахыг хардаг. Юмны нөгөө мөн чанар гэж хүмүүс яриад байдаг штэ. Энэ тоо чухал уу чанар чухал уу гэдэг нь те. Тэгэхээр та хэд маань сүнс сэрнэ гэдэг маань чи өөрөө хин юм бэ? Зүгээр уран чимэг. Би уран чимэг биш. Би уран чимэг гэхээсээ илүү би болно штэ те. Би уран чимэг гэдэг хүнээсээ илүү
би өнөөдөр яг хуу энэ нэрийг надад оноогоо өгсөн те миний ээж аав тэр. За би хин нэгэн хүүхдээ ээж нь болсон. Хин нэгэн хүний анижил нь ээж болно. Хин нэгэн хүний охин нь ээж болно. Гэхдээ энэ бүгдээс үл хамааран миний цор ганцаараа байхад миний чин хүсэл юу юм бэ? Тэр хүмүүсийн сэс гадна би дотроо яг ямар амьдрахыг хүсдэг, яаж амьдрахыг хүсдэг, юу хийхийг хүсэж байна. Тэр миний нөгөө тэрийгээ би ингээд асуулт тавиад өөрөөсөө олж чадах юм бол миний сүнс сэрж ийна л гэсэн. Тэр бол spiritual awakening буюу сүнсний сэрэлт, хүн арай өөр юмыг олж хардаг болж байна л гэсэн үг байхгүй юу? За тэгээд цаашлаад хүн тэрийг хөгжүүлж болно. Тэрийг хөгжүүлэхгүй орхиж болно. Тэгэхээр хүн яах вэ гэхээр хөгжүүлэхгүй ингээ орхичхороо өөрийнхөө 100% яг ямар зорилготой юу хийх гээд яагаад энэ дэлхий дээр төрсэн миний сүнсний зорилго юу юм бэ гэдгээ дутуу хөтөл мэддэг байх. Гэхдээ бүр огт ингээл ер нь бол зүгээр л нэг эд материалыг те өнөөдөр энийг авчвал тэрийг авчвал гэдэг энэ амьдралаас ер нь аж аргал, баяр баясгалан энэ хорвоо ертөнцийн нэг юм жижигхэн цэцгийг хараад ч юм уу, жижигхэн модыг хараад ч юм уу, жаргалтай сайхан байж чаддаг гэдгээ мэдээд ирэхээр илүү амар амгалан болчдаг. Тэгээ нөгөө divine timing буюу бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдэгт итгээд ирэхээр бүр юм тайван болдог. Аливаа юм бүтггүй байсан тэрэнд нэг санаа зовоод авахгүй, аливаа юм болохгүй байсан тэрэнд нэг тийм адгаад авахгүй тий. Тэр хүнд хүн нэг бол хүн хүсдэг, нэг бол эд материал хүсдэг, нэг бол карьер хүсдэг байгаа байхгүй. За тэгээд тэр карьер ирэхгүй бол яах юм? Хэрвээ тэр карьер чамд ирэх ёстой бол ирж л таараа штэ. Чи хийх ёстой юм аа л хийж явах хэрэгтэй. Чи нэг хүн дурлцлаа гэж бодъё. Тэр хүн үнэхээр чамтай хамт байх ёстой хүн мөн л бол тэр хүн хоёр хамт байж л таараа. Тэрнээс биш явах гээд байгаа хүнийг хаалганы өмнө хорь зогсоол те ирэх гээд байгаа хүнийг нь тэнд хорь зогсоогоод бүтггүй байгаа амиг бүтээх гэж хамаг ямаас самраал ингээд ахаараа хүн яадаг гэхээр илүү стресстэй илүү юм нөгөө тэгээ юм хүсгэд хясна гэд монгол хүмүүс хэлдэг байдаг шүү дээ. Ингээл адгаал хүсээд авах тусмал улам л ингээд айгу хүндрэлтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань яах ёстой вэ гэхээр сүнс сэрнэ гэдэг маань илүү амгалан илүү аливаа юмыг зөвхөн одоораа энүүхэн хоорондохыг биш тэрнээс хэдэн мянган цаадах тэ цаг хугацааны хэдэн мянган жилийн цаадах хэдэн зуун жилийн цаадах хэдэн зуун одоо гэдэг өдрийн цаадахыг харж юм амар амгалан байна гэдэг чинь өөрөө сүнс нь сэрж байна л гэсэн. Тэгээд сүнс яаж сэрдэг вэ гэвэл пуг гэл ингээд хүн орноосоо босч юм шиг сэрхгүй штэ. Хүн нэг бол хүний амьдралд маш хүнд зүйл тохиолдсон үед хүн арай өөр юмыг өөр өнцгөөс нь харж эхэлдэг. Яагаад тэгэхээр би юу нь яаж амьдарч бай тээ яаж явж байгаад би энэ зам дээр ирчвэ гэдгээ нэг бол бодож үзнэ. Нөгөө тээгүр хүн өөрөө хичээж болно штэ. Бусад хүмүүс юу яриад яагаад энэ сүнсний сэрэлт мэлд яриад байна. Би тэгэхээр яах ёстой вэ гэдэг юм уу те. Тэм үед бас хүнсний сүнс сэрж болно. Яг тэр өөрөө хичээх нь шүү дээ. Бясалгал хийх нь байна. Ямар нэгэн оролдлого хийх нь байна. Тэгжиж өөрийгөө хөгжүүлж болдог нь. Зарим хүмүүс өөрөө ирэхгүй зүүд нойроор одоо магадгүй ингээд нэг арай өөр өгөгдөлтөд ирсэн хүмүүс бол зүүд нойроор ч юм уу зүн бэлгэрээ ч юм уу янз бүрийн нөгөө supernatural ийм ability буюу тийм энгийн биш ийм супер ийм одоо арай нэг өөр өгөгдөлтөд хүмүүс ирсэн байж болно шүү дээ. Тэгэхээр бол тэр хүмүүс бас ингээ өөртөө сэрж болно. Тэгэхээр энийг ингээл судалж болно. Хараа би нэг юм хэллээгээд энэнд ингээ шүүлтүүлэхгүй ингээ шууд бүгдийг ингээл ийм байт юм гэж хүлээж авах бол бас айгүй учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр би ч амьдраа явж байгаа хүн суралцаад явж байгаа. Чи ч суралцаад амьдраад явж байгаа хүн учраас аливаа мэдээллийг хайж олоод тэндээс хамгийн хэрэгтэйгээ шүүж аваад тэгээд тэрний үнэн худлыг нь чеклдэг байх нь хамгийн чухал. За тэгээд тархи угаалт гэж нэг юм байгаад байгаа тий. Чин нэгэн чиний тархийг угаах хэвээр бол чи л угаах хэвээр. Өөрийнхөө тархийг өөрөө угаана гэсэн үг байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зөв эерэг бодлоор өөрийнхөө тархийг угаана. Зөв эерэг үгээр өөрийнхөө тархийг угаана. Тэрнээс биш тархи угаалт гэдэг үг өөрөө муу биш. Одоо
улс төрдөө холилдоод ингээл нэг буруу юмтай холилдоод ирэхээр л тэр айгүй буруу юм шиг болчиход ирэх болохоос бидний нөгөө чадахгүй болохгүй бүтэхгүй чи муухай чи чадахгүй чи амжихгүй чи амжилтанд хүрэхгүй хин нэгнийг хэлжсэн тэр муухай даалд ухамсардсан шингэцэн зүйлүүдийг арилгадаг зүйл чи өөрөө тарих угаалт тахгүй юу. Тэгэхээр тарих угаалтаа чи муухай мэдээллүүдэд угааж иж сайхан мэдээлэлээр тархиа угааж иж нөгөө сүнсний сэрэлт гэдэг чинь болно. Гэтэл сүнсний сэрэлт гэдэг юм чинь өөрөө ухамсарт үйлдэл ахгүй юу. Хүн өөрийнхөө үг үйлдэл бодол бүх юма ухамсартайгаар бодож одоо гэдэг хянсан цагт л тэр сүнсний сэрэлт гэдэг юм чинь зөв зам дээр явагдана. Тэрнээс биш сүнсний сэрэлт гэдэг юм ингээд ухаж ойлгохгүй, тэгээ ухамсарлахгүй, даалд ухамсар, ил ухамсар гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр даалд ухамсар бол чиний далд кодлогдсон чиний сэтгэл зүйд байгаа зүйлүүд. Тэр хэрвээ муу кодтой, онцгүй кодтой, чамайг өөртөө итгэлгүй байдалд оруулдаг, чамайг үргэлж хийсэн бүгдээс чинь няцаалгадаг бол чи тэрийг тарих угаалтаар арилгана л гэсэн. Тэр нь юу гэхээр нөгөө саблиминал ч юм уу, өөртөө мантра буюу өөрийнхөө чи чадан, чи мундаг, чи хүчтэй гэдэг нөгөө үгүүдээр өөрийгөө угаана гэсэн үг байхгүй. За ухамсарт үйлдэл нь болохоор за би бодлоо хянах хэвээр be aware of your thoughts буюу бодолдоо хянамга ханд. Юу бодно тэр үг болж гарна. Үг болсон зүйл бодит байдал болно гэдэг ингээд цаашаа үргэлжлэдэг шүү дээ. Тэгэхээр бодол, үг, үйлдэл бүх юмыг ухамсарч хянана. Тэгэхээр далд ухамсар, ил ухамсар хоёр зэрэг зам дээр үйл ажиллагаагаа явуулж ижил чиний сүнс зөв хөгжин, зөв сэрнэ. Тэгээд замаасаа халтраад ямар нэгэн шашны урсгал руу ингээд таг болоод орчихгүй хэмжээнд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр би таныг шашин шүтэх муу гэж байгаа юм биш. Гэхдээ бүх юмыг бити шашинтай хойлоо. Сүнсний сэрэлт гэдэг бол шашнаа шаал өөр. Одоо энэ нөгөө нэг нийгмийн хүрээнд бид нарыг хараа шинжлэх ухаан чарж сүнсний сэрэлт буюу энэ spiritual зүйлийг судлаад байна. Юу байгаа шинжлэх ухаанчаар судалж байна. Бас шашин талаас нь судалж байна. Тэгэхээр та хэд манд бүгдийг юу яах хэрэгтэй? Нягтлах хэрэгтэй байхгүй юу? Хин нь үний яриад байна, хин худал яриад байна. Би хинд нь итгэв би чи сонгоно. Тэрнээс биш чи надад сонгох ёстой гэж хинт чамд хэлж чадахгүй шүү. За юу. За тэгээд 5 дугаар сар бол ийм өөрчлөлт хийхэд маш ийм эерэг сар байгаа учраас та хэд маань өөрчлөлтөө айгу тийм гоё зоригтойгоор хийгээрэй. За ёо. Өөрчлөлт хийхгүйгээр амьдрал дээр ямар нэгэн ялгаа хизээж гарахгүй. Тэгэхээр та хэд маань өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг чинь тэгэхээр жижигхэн зүйл дээрээс за ёо. Зүгээр л өөрөөсөө би хийм бэ? Би юу хүсдэг вэ? Одоо миний амьдарч байгаа амьдрал миний чин хүсэл мөн үү? Тийм бол баяр үргээ. Үгүй бол яагаад стилийн амьдрал дээр амьдраад байгаа юм бэ? Өөрчлөх боломж байгаа юу? Байхгүй юу? Бүгдийг нарийн сайхан бодоод үз. Тэгэхээр тэр асуултанд хариулт олсон цагт чинь чиний сүнс чинь сэрсэн байна. Чи өөрийгөө сонсдог болжээ л гэж бодох хэрэгтэй. За. За тэгээд амжилт хайртай шүү.